Гим зим. Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Жамбын Соронзонгийн төрсөн ганц хүү бол Ариун болд 2010 оны 11-р сарын 3-ны өдөр эхнэр номооныгаа Цэвхийн эцэст байдаг эртэн хүрэж өчөөд Улаанбаатар хот руу буцаж байлаа. Ариун болд Улаанбаатар хот руу буцах үедээ яагаад ч юм асар өндөр хурдтайгаар давхина. Түүний унаж аваа машин нь ээж Соронзонгийнхэн төрсөн дүү болох Жамбын сонсголонгийн нэр дээр бүртгэлтэй 0100 УБП улсын дугаартай Land Cruiser 80 маркийн машин байж асар өндөр хурдтай давхиж явсан Ариун болд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр бэлгийн цагаан худгийн буудлыг уруудаад явж байх үедээ огцом эргэлтэн дээр багтахгүйгээр машинтайгаа замын хажуу руу давхин оров. Энэ үедээ тэрвэр замын хажуугаар найзынхаа хаанд алхаж явсан 48 настай эмэгтэй давгийн цэцэгмаг араас нь асар хүчтэй мөргөнө. оны 11 сарын 3-нд ээж минь найзтайгаа замын хажууд бэлгийн цагаан удгийн бодлын доош өрөөдөж явсан. Араас нь Land Cruiser гэх машин ирж бүгсэн зүүнтлийн ташаа хэсгийн өгөөд нүрээрээ газар шавж 10 метрээр цогцсон байсан. Тэгээд жолооч нь бууж ирээд уушлаарай гэж хэлээд манай танд хүн манай ах эмч байдаг маа таван бодолтой байдیں۔ Бод юу лээ эмч байдیں۔ Маа би тийш аваа явъя гэд хоёулын суулга машинд суулгаад яваад таван бодлын тэнд нэг хотгийн хажууд буулгаад манай ах энд байдаг гэж буулга машинаасаа буулган фото цогцсон байсан. Амар нүд айтрамжин юу. Бүр замын өсвөр газар чирээд өвдөн шүлтарсан чирж яваад тэгээд гудмууд тавьсан байгаа байхгүй юу. Тийм гууд яг ингээд ашаа наалуулаад тавьчихсан. Соронзон захирлын төрүүлсэн цорын ганц хүү болох алуурчин Жамбын Ариун болд 2010 оны 11-р сарын 3-ны өдөр эндээс яг 5 км-ийн зайд байрлах бэлгийн цагаан худгийн буудал хийгээд Цэнхэр төсний буудал хоёрын яг голд тухайн автобусыг үйлдсэн байдаг. Тэрвэр уул нь бол бүгд найрамдах түүрэх бусад ангаах ухааны чиглэлээр боловсрол эзэмшсэн. Бэртээсэн гинтээсэн хүндээ эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх бүрэн чадвартай тийм хүн байсаад л туслахыг хүссэнгүй. Харин тэрвэр талигаачийг хамт явсан гэрчийг нь хамт машиндаа суулгаад нийтдээ 5 км газар давхиж Чингэлтэй дүүргийн одоо энэ 5 буудлал гэдэг буудлаас өнгөрөөд 11-р гудамжаар өксөж дээшээгээ харанхуй гудам руу давхсан байдаг. За улмаар харанхуй гудамар давхсаар хагаад яг энэ цагаан худгийн буудлын хойно нэрч мухар гудамжинд оронгуудаа тухайн одоо талигаачийг цогцыг нь одоо чирж энэ цагаан худгийн хажууд налууж орхичоод хомгүй зүхтаасан байдаг. Хамт явсан найзыг нь нүднийх нь өмнө дайрч халчаад хайлаастын 111-р худгийн хажуудах харанхуй гудамжинд хаяад явчихсан учраас тухайн гэрч шоконд орноо. Тэрвэр талигач болсон найзыгаа тэрврээд цагдаа түргэн дуудах учраа олохгүйгээр самгардаж хий димийл тустаарай хэмээн хашгирч байж. Аз болоход хайлаастын 111-р худагтай хаяад ирлэн амьдардаг нэгэн айлын эзэгтэй шөнө орой бие засгаар гарч явах үедээ туслаарай хэмээх дууг сонсож тухайн хэргийн газар дээр очиж цагдаа түргэн дуудсан байдаг. Таныг цагдаагийн ерхий газрын 102 сонсож байна. Байна уу? Цагдаа юу? Чингэлтэй дүүргийн 14-р хороо 11-р гудамжны дээд үзүүрт хайлаастай 111-р худгийн хажууд ноцтой хүн амны хэрэг гарлаа. За юу басан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. 50 орчим насны эмэгтэй хүнийг машинаар дайрч амийг нь хөнөөгөөд зогцыг манай гэрийн үдэнд орхичоод тэг УБП улсын дугаартай хар өнгийн жип машинтай 30 орчим насны эрэгтэй хүн дөнгөж сая хөдлөө цуцчихлаа. Эрэгтэй хүний туслаарай хэмээн хашгирч чимээг сонсож давхиж очисон тэрхүү эмэгтэй азар маш хариуцлагатай хүн байж таарна. За тэр хүн цагдаа түргэнээс гадна тухайн үед шөнийн цагаар хамгийн дуйлалтай сурвалжлуудыг хийдэг байсан TV8 телевизийн шөнийн төлөв нэвтрүүлгийн багийг ч гэсэн бас дуудсан байгаа юм. За хүн дайрч авч чад цогцыг нь харанхуй гудамжны үзүүрт хайчихлаа гэдэг онц нотой дуулга
цагдаагийн байгууллагт 23 цаг 10 минутад анх бүртгэгдсэн байдаг. Энэхүү ноцтой дуулгыг авсан даруйда ахлах дислэгч, мөрдөгч, болор тогтоогоор ахлуулсан бүрэлдэхүүн хэргийн газар дээр нэн яаралтай очив. Харамсалтай нь цагдаа болон түргэнийхэн дуудлагын дагуу хэргийн газар дээр нэн яаралтай очиход цэцэг магвай аль хэдийн амьсгал хураасан байжээ. Дахиндаа цус харуулт тогтсон байсан. 4 хавирга нугарч 1 хавирга зүрхрэн тогтсон байсан. Илгэм бяцарч аарцгийнхын нас нь ураад хөл нь 2 хуурсан. Дөн хөл. Цагдаа болон түргэнийхэнтэй хэргийн газар дээр зэрэгцэж очсон ТV8 телевизийн шөнийн төс сурвалжлагын багийнхан яг хэргийн газар дээр болсон маш онц ноцтой үйл явдлуудын бүх зүйлийг гэрчлэн харуулсан маш их хэмжээний дүрс бичлэг авсан бөгөөд тухайн хэргийн газар дээрээс цагдаа түргэн болон холбогдох албаны хүмүүсээс гадна тухайн хэргийн гэрчээс хүртэл яриа мэдээллийг авсан байдаг. Тэр айл нь хараад ТV8 цагдаа дуудаад тухайн үед ТV8-ийн шөнийн төлөвлөгөө төлөвчтэй. Шөнийн төлөвлөгөө хүртэл гарч ирсэн. Хэрвээ алуурчин жамбын ариун болдод мөргөж унагсан эмэгтэйгээ аврий туслая амьдруулыг исэн чин сэтгэл хэрвээ байсан бол тэр хүн шууныг шууд дагуулад гинтлийн эмгэг рүү очих байсан. Харамсалтай нь ариун болдод ямар ч тэгэх хүсэл байсангүй. Тэрвээ цэцэг маа гэсний хажууд эртээ явж байсан найзт нь миний хамаатан эмч байгаамаа түүний гэр нь энчээ байдгиймаа хэмээн шал өөр газар руу дагуулan явж харанхуй гудамжид авч хаях нь гинт хэрэгээ нуун дадлах гэсэн л оролдлого байж. Та энэ таньж гэнэ үү? Цагаас 7-10-тэй хивээгэр Энэ хүн бол таны нөгөө 2010 онд 14 цагийн 3 өдөр тайшнсан шүү дээ цэцэг маа гэхэд. Та тухайн үнийг дайрлан очиад яагаад энэ төрөж өгөөг юм бэ? Би одоо ажилтаа байна. Энэ нь юу нэ? Ярьслах өгөхгүй болно гэстэй. Гэхдээ та энийг энэ босны зүйл болгоно болно шүү дээ. Энд нь авах юм. Би энд одоо ажилтаа байна. Энд дээр ороо төчгөө яриа. Яагаад энэ төрөж өгөөг юм? Би одоо ярьслах боломжгүй байна. Яагаад? Чи яах юм бэ? Би ярьслах өгөхгүй болох уу? Тэгээд Би одоо ажилтаа байна. энэ хүнийг авчаад 6 сар төгөөх нь яах юм? За энэ хэрэг дээр очисон Сүхбаатар дүүргийн мөрдөгч ахлах тэслэгч болор тогтгийн ахлуулсан бүрэлдэхүүн маш сайн ажилланаа. Тэд нэр хэргийн мөрөөр шуурх хайлган орж ариун болдыг нэн даруй баривчилсан бөгөөд энэхүү аймагтай ослын талаарх мэдээллийг талигаачийн ар гэрийнхэнд ч бас дуулгасан байна. Над дээр 11 өнгөрөөд цагдаагийн байгууллага барьж ээж чинь тусалд орчлоо. Юун дээр замын цагдаа дээр хүрээд ирээ гэж дуудсан. Тэгээд өөртөө би орой 12 өнгөрөөд яваад очсон. Замын цагдаагийн газар яалтаа ирнэ үү гэж. Одоо энэ шинэ гүүр барьсан байгаа замын цагдаа ш. Тэрүүний тийч яалтаа ирнэ үү гэж 3-4 давхрт ирж уулзгээд. Тэгээ би их бит хоёроо очиад байсан чинь замын цагдаач байхгүй хүнч байхгүй. Бид нэр цаг гараа хүлээсэн. Цаг гараа хүлээснээс манай ах ирээд тэгээ бид нэр дахиад цаг хэрэгтээ хүлээгээд тэгээ байж ах гэсэн ээж хэрэг асуулт орсон бол яагаад бид нэр энд байгаа юм бэ? Гинт дээр ч хосгоо стам биш үү? Асуулт ороод эн чинь өнгөрцөн байгаа юм биш үү гэж ах хэлэнгүүт бид нэр өөртөө ойлгоод нэрээ тэгсэн юм биш үү бид нэр юу яах юм бэ? Гинт дээр ч хостой байна. Тэгээ гинт рүү даалсан чи тийм хүн ирээгүй гэсэн. Тэгээд байсан чинь тэр цог явсан хүний ээжтэй цог явж исэн хүн ээж хуцыг тэрврээд хараар орж ирсэн цагтаатай цог. Тэгээд хуцын тэрврээ орж ирсэн чинь гутлын оногод би гутлын төрөлд харсан байхгүй ээжийн гутал байна. Тэгээд би араас нь 2 давхрт гараад цагдаа юм дээр очсон чинь ээж чинь автосолд ороод өнгөрчлөө. Тийм ланд крузер машинтай тийм хүн мөргөө цухтаачлаа таван бодлоо авчаад хаяа цухтаачлаа гэсэн. Сүүл дээр юу гэж сонсоход Саранзан гэдэг 3 дугаар сургуулийн Саранзан гэж хүний хүүхэд байсан. Оройхон л ив ирүүл сав саруулхан байсан ээж нь автын ослоор гинтхэн бурхан болчихлоо гэдэг мэдээ 20-24 насны 3 хүүхэдт нь маш хүн дээр туссан мэдээж.
Гэвч энэ бол үлдэж цуцгасан 3 хүүхдийнх нь эдлэг зовлонгийн өрдөө эхлэл байсныг тэд мэдсэнгүй. эхлээ цагтаа бол бидний талд та нарын зөвөө энэ хүнийг ингэх ёстой гэж их олон юм хэлсэн бол дараа нь 2-3 хоногийн дараа цагдаа тэр соронзон гэж хүний талд орж биднийг бол та нар одоо эдгээр танил тал ихтэй та нар одоо энэ хэрийг ингээ хаалгаа хэлсэн мөнгөний үг авахыг аваад болохгүй баг ингээ болоо гэж бид нарыг ингэж сүрдүүлсэн цагдаа нь бол. Хаан цагдаагийн нэр та санаж байна уу? Хин гэдэг ямархуу насны хэд વર્ષ насны хүн байсан цагдаа? Одоо нэрийг бас яг тодорхой сайн мэдгүй маа нэг 30 гаруй насны 40 насны л одоо биднээс бол ах байсан 30 гаруй насны хүн байсан. Тийм өндөр тийм ахлагтай хүн байсан. Ариун болдын үйлцэн энэхүү онц ностой хат туслын хэргийн хатус тэрэг нь төв хэрэг зузаантай болсон байдаг. Энэ хэргийг шалгаж байсан цагдаагийн алба хаагч талигаачийн өнчөж цоцорсон хоёр охиныг өдөр болгон дуудаж хатус тэргийн материалтай танилцуулсан сүйдэлтэйгээр бага охин сэтгэлийн гүн хямралд орж бараг хагас газуурлын байдалд шилжинэ. Яагаад гэхээр тус хатас тэрэг дотор талигаачид задлан шинжилгээ хийсэн зургууд нь байж. Задлан шинжилгээ хийхин тулд талигаачийн цээжийг бүхэлд нь яраад дотор байсан бүх эртнүүдийг нэг бүслэнгээр нь авч тавиад зургийг дарж авсрахсан. Дээрээс нь нэмээд тархийнх нь даг цэцгийг нь зүсэж, тархийг нь бүхэлд нь гаргаад түүнийхэн зургийг материалжуулан дарсан байсан учраас энэхүү аимшигтай зүйлийг харна гэдэг бол 20 өрхөө насны охтуудад маш хүнд байсан нь тодорхой. Өдөр бүхэн ээжийнх нь ийм аимшигтай зургуудыг үзүүлээд байсан учраас тухайн охтууд маш их хэмжээний сэтгэл зүйн дарамтанд орж сүүлдээ бид нэр гомлгүй гэсэн бичгээр шин гар усг зураад өгье юу. Энэхүү яргалаа зогсоогоод өгч хэмээн цагдаагаас нь өөрсдөө гуйна. Талигаачийн үлдэж цоцорсон арга гэрхнийг цагдаагийн алба хаагчид өдөр болгон тарчлаанд хамлсны эцэст гомдлгүй хэмээх хүчгээр гар ус зурууж авсны дараа өөрийгөө ариун болдын өвөө нь хэмээн танилцуулсан бууралдгоотой өвгөн талигаачийн арга гэрхнийг дуудаж уулзсан. Арт кино театрын зүүн талд байдаг нэг ресторан байсан. Тэгээд дуудаад бид нэр очиод манай хүүхэд гадшаа чи явдгаа. Ингээд яг хэрэгтэй хүүхэд оролцуулаад ингээд харах юм суулгамаар байна. Жохон та нар шиг үе жохон байна байгаа. Бид өвөг ойлгооч. Өвөө дээр өссөн байт юм аа. Юу яагач. Өвөө нь хитэн төгрөг өгнө. 6 сая төгрөг өгөөд одоо энэ хэрийг хаа. Эсвэл энэ мөнгийг эсвэл аваад ингээд баг чимээгүй бол болохгүй байхгүй бол ахгүй бол бид нар бол 100 төгрөг өгөхгүй энэ хэрийг хаач чаднаа. Бид нарт бол танил тал их байгаа гэж хэлсэн. Тэр үед манай хүүхдийг чи хүүхдтэй юу гэж хэлж байгаа тэгжсэн байхгүй юу? За сургуулийн насанд хүрэхдээ манай сургууль үн төлбөрөөр сургаарай гэсэн. Би хүүхдэд хүмүүс юу гэж хүүхдтэй явж сурах хөтэй. Би тэгэхэд нийл хүүхдтэй байсан. Тэгээд хүүхдийн маань тэр өвөө болохоор орос 3 дугаар сургуульд орох наснд нэрхээр сургаараа. 12 төгсөл нь би үн төлбөрөөр сургаж өгнө. Дахиад хүүхд ер нь гараад ер нь хүүхдүүдсэн цааш сургаж өгнө. Тэрийг бол амлаж гинэ гэж хэлсэн. Арт кино театрын хой талд байдаг ресторанд талигаачийн арга гэрхний дуудан уулзаад доромжлон даапаалж 6 сая төгрөг байна. Үүнийг авах. Авахгүй бол талигаач ээжид чинь бүх бурууг нь тохоод хэргийг хаа чадна шүү хэмээн сүрдүүлэн дарамтлсан тэрхүү буурал толгойтой өвгөн бол соронзонгийн ээж цэрэн долгорын төрсөн дүү болох цэгмэд хэмээх хөгшин мөн. Цэрэн надмидын цэгмэд хэмээх энэхүү өвгөн хохирогчдын арга гэрхнийг айлган сүрдүүлж амаа кампусныхаа шагналыг соронзон захирлаас тэр даруй авнаа. За ямар шагнал авсан бэ гэхээр өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй Цинхэв гэдэг компаниараа дамжуулан Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуульд яг тэр мөчөөсөө хойш үдийн цаг нийлүүлдэг болно. Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн данснаас 2015 оны 1-р сараас 2020 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх хугацаанд цэгмэд өвгөний эзэмшдэг Цинхэв компани руу
262 удаагийн гүйлгээгээр 3 тэрбум 850 сая 611 мянга 817 төгрөгийг шилжүүлсэн гэхээр соромзон захирал цэгмэд өгмөнд үнэхээр өгөөмөр хандсныг нь илтгэдэг. Хэрвээ алуурчин ариун болдод холбогдох эрүүгийн гэмт хэргийг тухайн үед ажиллаж байсан цагдаа прокурорууд чин шударгаар гүйцэтгсэн болвол ариун болдод эрүүгийн хуульд заасан дараах 3 зүйлчлэлээр хэрэг нээн шалгах байсан. Эрүүгийн хуулийн 215-ын 3 буюу жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон эсвэл онцлог хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгс жолоодох эрхийг 4 жил хүртэл хугацаагаар хасаж 3-аас дээш 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн. 216-гийн 1 буюу зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яарлаа тусламж үзүүлэх осол гарсан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээг 5-аас 50 дахин нэмэгдүүлсээр тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 1-ээс 3 сар хүртэл хугацаагаар баримтлах ял шийтгэн. 216-гийн 2 буюу жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зүхтаасан бол хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээг 51-ээс 75 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох 3-аас дээш 6 сар хүртэл хугацаагаар баримтлах эсвэл 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн гэдэг зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ёстой байлаа. Гэтэл уг хэрийг шалгасан цагдаа прокурорууд соромзонгийн авилга нөлөөлөлд автаж Жамбын ариун болдод эрүүгийн хуулийн 216-гийн 2 буюу хэргийн газараас оргон зайлсан гэдэг ганцхан үндслээр хэрэг нээн шалгасан болоод хаасан байдаг. Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч нар хүний амь насыг хороосон гэдэг ямар ч зүйлчлэлээр ариун болдыг шалгаагүй байдаг. Тухайн хэрэг одоо үйлснээсээ хойш тэр ариун болдог дөхөнд одоо ийм хуульд заасан ийм торгуулч байдаг юм уу, баримтлагч байдаг юм уу, ял шийдэл оноолоо гэж та бүхэн дэрэж цагдаагийн байгууллагаас хамтаж холбогдож хэлсэн удаа байгаа юу? Байхгүй тэр цагдаач тэгээд жив чимээгүй болсон. Бид нар ч тэгэл тэр өгөнч жив чимээгүй. Тэгэл ер нь бүх хэрэг хаагдсан байна л гэж байна. Ял аваагүй. Ямар ч ял аваагүй. Тэр цагдаач нэгжсэн байхгүй юу? За автыг илүү санаатай санамсаргүй байдیں۔ Тэргээд тэгж өөр нөгөө тодорхой эргэжтэй байсан л та ер нь бол тийм бид нар ч тэгээд яг ядарсан хүмүүс учраас тийм ч тэгэр оролд амьдарч байгаа. Тэгэл яалтч аргагүй. Тэгэл дараа яагаад өнгөрсөн ч наад хүмүүс чир. Бид эдэн гуруулаа өнчин ингээд бүтэн өнчин ингээд үлдэж байна. Тэр үед бид нэрийг жоохон байхад яг л адилхан өөрийнх нь хөвгчийг 3 хөвгөд үлдэж байгаас тэгэхэд бид нэрийг хүн чинээ бодаагүй эднэрт ингээд хүн төрсөн эхийн алчаад энэ 3 хөвгтийг ингээд гудамд ингээд хайжаад ялгаагүй бид нэрийг хог дээр хайсан. Тэгэхэд танилтал гэж хүн байхгүй болохоор танилталгүй хүн тэгэл ер нь хог дээр өсөрж ямар ч хэрэггүй хүн болдгийм байна л би мэдсэн. Бид нар бол танил талтай та нарыг бол хаашин ч хөдлөхгүй бид нар бол чадна. Ямар ч хэрэг үүсэхгүйгээр ингээд бараг хүн алсан ч гэж хэлэхэргүй болгоод бид нар хүүхдэд гадагшаа явуулж чадна гэдэг тэр үг хэлчихсэн.